За нэгийн 79 дугаар бодлого салхигүй үед онгоц 40 м/сек хурдтай газарт 10 градус өнцөг үүсгэн гүрж байв. Гэнт онгоцны хөдөлгөөний эсрэг цэгт хэвтэж эхэлсэн 10 м/сек хурдтай салхи үүссэн бол газартай харьцангуй онгоцны хурд ба хөөрөх өнцөг ямар болох вэ? За дахиад зураг зурна. За энэ газар чи. За газар. Тэр газартай 10 градус өнцөг үүсгээд онгоц маань хөдөлнө. За ингэ хөдөлж байгаа. За тэгсэн чинь салхи хэвтэж чиглэлд за энийг онгоцны урдыг гэж. За онгоцны хөдөлгөөний эсрэг хэвтэж чигэд салхи салхилсан. Салхилсан. За тэгэхээр одоо бид нар газартай харьцангуй онгоцны хурд тэгээд хөөрөх өнцгийг бол өнцөг ямар болох вэ гэж. За тэгвэл одоо харьцангуй хурд маань энэ хоёрыг холбож байна. Эхлээс нь энэний төгсгөл дээр холбоод. За тэгэнгүүт за энийг алга болгоод за юм хэлж. За тэгэхээр энэ өнцөг нь альфа. Тэгвэл энэ өнцөг бас альфа болно. Энэ маань 10. Тэгэхээр за энэ онгоцны хурд 40. Салхины хурд 10. За бидний олох хурд нь харьцангуй Vx гэж. Тэгэхээр энэ дээр cos центиараар бичээд энэ өнцөг мэдэгжээвэл эсрэгтлийг нь олно гэсэн. Тэгэхээр Vx гэдэг бол язгуурдаар 10-ийн квадрат нэмэх нь 40-ийн квадрат хастдаг нь 2-ыг үждэг нь 10 үждэг нь 40 үждэг нь косинус 10. За тэр Vx нь зурдаар 100 нэмэх нь 1600 хастдаг нь 800 үждэг нь кос 10.098. За ингээд язгуур авах юм бол Vx нь 1700-аас хастдаг нь 784. За нэг тооны машинтаад за 1700-аас хастдаг нь 584. Үүний язгуур авбал 30.2 м/сек. За хурдны ингээ орчлоо. За одоо хэдүүлээ өнцгийг бол энэ өнцгийг вэдтэй гэж тэмдэглэж. Тэгэхээр энэ өнцгийг олчих юм бол хөөрөх өнцөг нь за гамма өнцөг гэж. Альфа дээр нэмдэг нь вэдтэй гэсэн. Тэгэхээр вэдтэйг олох юм бол за синусийн теорем бичиж болно. За синус косинус бичиж болох юм байна. За синус бичвэл
бета гэдэг бол за синусын теорем бичээд түлээ. За 10-ыг хуваах нь синус бета. За тэгвэл альфа гэдэг нь альфагийн эсрэг энэ тал. V гэсэн сая 30.2-ыг олцсон 30.2-ыг хуваадаг нь синус альфа буюу 10. За одоо синус бетаг болохоор 10-ыг үүсдэг нь синус 10. За хуваадаг нь 30.2. Энэ маань болохоор синус бета. За тэгэхээр бета нь болохоор арк синус 10-ыг үүсдэг нь синус 10 хувахан 30.2. Саажуулт тооны машин тий. Тэгэхээр синус 10 гэдэг нь за тэгрүүд өгсөн тоо гаргах ёстой 10. Тэгэхээр энэ синус 10 нь 117. Тэгэхээр 1.7 хуваах нь 32.1.7-г хуваадаг нь 30.2. 0.56-аар навч. За шүүд энэ юу болчих? Арк синусыг болчих. 3.2 альфа 3.2 бета. Тэгэхээр гамма гэдэг бол 10 дээр нэмэх нь 3.2 буюу 13.2 өнцгөр хөөрхнө гэсэн.